And now we have a Heartline in Mongolian with multiple language subtitles from Oren Chemek in Mongolia. Оройн дээд бурхан төгс гэгэрсэн их багш бурхны цор ганц хүү чин хай танда бүх оршихуун өмнөөс талархлаа илэрхийлэхийн ялдамд Supreme Master телевизийн хамт олон болон түүний үзэгчидтэй дотооддоо харсан үзэгдлээ хуваалцах гэсэн юм. Миний бие 2022 оны хавар авшиг авсан 2022 оны намар нэгэн Ариаблын слалын үеэр дотооддоо нэгэн үзэгдэл харсан бөгөөд тэр нь их багшийн минь үзэсгэлэнт зургууд маш олноороо урсаж байсан. Тэдгээрийг анхаарахад их багш Чинхайн зургууд шиг харагдсан ч сайн ажиглаад харахад бүх зураг нь ямар нэг байдлаар их багшийн зургаас өөр байлаа. Ихэвчлэн их багшийн нүд өөр байх юм. Түүнийг анзаарсны дараа эдгээр нь аль нь ч их багшийн минь зураг биш гэдгийг би ухаарсан. Тэр мөчөд зургууд алга болж Мая сөрөг хүч хүний бус өөр нэгэн ариун бус амьтны дүрсээр үзэгдэн эдгээр зураг бүгд миний зураг. Энэ бүх зургуудын ард миний хүч байгаа гих зүйлсийг өгүүлэх мэт над руу ширтэн маш яжтай хорон инээдээр инээмсэглээд замхарсан юм. Тухайн ахуй ойлголтын дараа төгс гэгэрсэн их багш Чинхайн зураг болон төгс гэгэрсэн их багш Чинхайн сургаал бүхий постууд миний Facebook хаяг дээр олноор гарч ирэх болсон нь анзаарэгдсэн. Би тухайн зургуудыг анхааралтай ажиглаж ирсэн бөгөөд тухайн үед их багшийн зургууд их хуваарай байсан бөгөөд сүүлийн 1-2 жилийн хугацаанд хиймэл оюун ухаанд аппликейшнаар засварласан их багшийн төрхийг маш их өөрчилсөн зураг маш алган болсон нь надад энэхүү үзэгдлийг хуваалцах хүсэл төрүүлсэн юм. Авшигтай номын ах эгч нар болон бусад их багшийн зургийг ашиглан мэдээлэл хүргэх хүмүүст энэ мэдээлэл хүрэн цаашдаа их багшийн дүр төрхийг ямар нэг байдлаар өөрчилсөн мөн их зураг дээр байхгүй бусад зүйлс нэмж хийлгүй их багшийн их зургийг ашиглахыг уриалж байна. Монгол улсаас Авшигтан Oren Chemek. Helpful Oren Chemek. Thank you for alerting us to this. There are many people who post content related to Master on the internet, and some of it is like what you saw in your inner vision. It is best to only get content from the official Supreme Master TV links. That way, the energy remains pure and will surely bless those who view it. The negative power uses many tricks to harm us, and what you shared is one of them. Hopefully, everyone interested in the Master's teachings takes heed of this and uses the official sites to receive the teachings and incredible blessings that come with them. May you and the spirited people of Mongolia be guided by the light of God within you in every moment of your lives. Supreme Master TV Team. Vegan, cause we are physically and mentally sound. We welcome your hotlines, stories, and/or cute, loving animal people clips. Please send them via suprememastertv.com/hotline.